Яг сайн мэдсэн уу guys? Энэ удаагийн имчилгээр Tokyo Revengers Season 3-ыг ярьж хөр бэлдсэн байна. Season 2 дуусахад Kisaki Takemichi дээр ирээд дуустдаг. Kisaki ирээд өөрийгөө Tokyo Manji бүлгийн 3 дугаар дивизийн хуучин ахлагч. Одоо бол Yokohama хотын Tenjiku бүлгийн ерөнхий штабын ажилтан гэж танилцуулна. Takemichi гайхын түүнээс чи Tomаныг орхиод энэ бүлэгт орсон юм уу гэж асуухад Kisaki би өөрийн гэсэн Tomаныг байгуулна гэж хариулдаг. Тэгтэл моциклтай Kisaki хурж ирээд бид явах ёстой гэж хэлдэг. Kisaki явсны дараа хятад царайтай нөхөр Mochitsuki Chibuyu-г чирж гарч ирээд газар шиддэг. Тэр Jackie Chan шиг царайтай нөхөр бусад гишүүдтэй Tomаны 2 дугаар дивиз Shinjuku зодтолдог гэж байгаа гэж сонссон. Тиймээс эд нарыг дахиж төвөг удахгүй болгож орхих гэж хэлдэг. Харин гинэд 2 байктай нөхөр гарч ирээд тэд нарыг учир зүггүй дайрж эхлэн тэр. Тэд бол Meguro ихэрч төгрөөд Smiley ба Angry 4-р дивизийн ахлагч дэд ахлагч нар юм. Chibuyu сэрэхэд ихрүүд Yokohama руу дайрцгаая гэж хэлээд Takemichi Chibuyu хоёрыг моцикл дээрээ суухыг өрнө. Тэгээ замдаа явах зураа Tenjikuгийн хідэн гишүүдтэй таарна. Ихрүүд тэднээс нууц байрлалыг нь олохын тулд жаахан асуулга авъя гэж хэлдэг. Тэгэхэд Takemichi Chibuyуд би Kisakийг харсан. Энэ бүх дайралтыг төлөвлөсөн хүн тэр байх гэж хэлдэг. Тэр бас сүүлийн үед өөрийг нь зовоож байсан нэг зүйлийг ойлгосон байж магадгүй гэж хэлнэ. Тэр яагаад би өнгөрснийг өөрчлөөд байхад ирээдүй үргэлж адилхан байдаг юм бол гэж бодно. Ингээд тэр нэг дүгнэлтэд хүрдэг. Магадгүй бас нэг хүн цаг хугацаагаар аялж өөрийн хийсэн өөрчлөлтүүдийг өөрчилдөг байж болох юм. Тэр хүн бол Kisaki гэж Takemichi бодно. Тэр үед ихрүүд буцаж хурж ирээд нууц байрлалыг нь оллоо гэдэг. Дараа нь Mochitsuki болон Mitsuya нар зодтолдож байх ба Mitsuya-г нэг хүн анхаарлыг нь сарниулсны дараа өөр нэгэн тоосгоо автангаар толгойг нь зөгтөг. Тэднийг бид Хайтаны ахын дүүс гэдгээр нь танина. Бид дараагийн хэсэг Tenjiku бүлэг хаасайгүй олон нийтийн газар хүртэл дайралт хийж байгааг харна. Ингээд Meguro ихрүүд болон Chibuyu нар нууц байрлалд нь ирэхэд Tenjiku айл хэдийн тэднийг хүлээж байлаа. Тулаан болох нь тодорхой. Тэгээд ч энэ баг 100 орчим Tenjikuгийн гишүүн байна. Тэнд бас Tenjikuгийн том дөрвийн нэг Kakuchoj бас ирсэн байв. Kakucho Tenjikuгийн бүх гишүүдийг гаргаад би ганцаараа тулалдана гэж хэлнэ. Smiley чи ганцаараа тулалдах юм бол би ч бас ганцаараа тулалдана гэж хэлдэг. Гэхдээ Kakucho би эхлээд Tomаны 1-р дивизийн ахлагч Takemichi дэ зодтолдохыг хүсч байна гэж хэлдэг. Takemichi сул дорой байсан ч тулалдахыг зөвшөөрөөд энэ хүнийг би өмнө нь харж байсан юм шиг санагдаж байна гэж бодно. Тэгээд тэр уурлан дайрж очиод ганц цохилтоор Kakuchog унгаадаг. Гэтэл тэр даруй Takemichi тэр залууг бага насны найз Kakucho болохыг таниа. Kakucho бага ангидаа нүүж явсан бөгөөд одоо Tenjikuгийн хүчрхэг гишүүн болжээ. Гэхдээ тэр өмнө нь Takemichиг баатар гэж үздэг байсан. Kakucho Takemichигээс Kisakигийн тухай асуухад Takemichi түүнд Kisaki Tomаны гартаа оруулах гэж оролцсны улмаас хөөгдсөн гэж хэлнэ. Дараа нь Takemichi түүнээс Kisakитай уулзахад нь туслахыг хүсэж маш чухал зүйл асуух хэрэгтэй байгаагаа хэлдэг. Гэвч Kakucho өөрийгөө туслах үүрэггүй. Учир нь тэр амьдралаа Tenjikuгийн ахлагч Izana Kurokawa-д зориулсан болохоо хэлдэг. Тэр явахынхаа өмнө Takemichi дурвагчаас болгоомжил гэж анхааруулна. Дараа нь Tomаны хурал зарлагдаж тэд болсон бүх үйл явдлуудыг хэлэлцэж халдлагын гол ахлагч Mochitsuki Хайтаны ахын дүүс Мадарамыг нэрлэж эдгээр залуусыг S62 үеийнхэн гэж нэрлэдэг бөгөөд тэд ердийн үед хизээж хамтран ажилдаггүй хүчрхэг бүлэг юм. Майки бид дахин ялагдахгүй харин Yokohamаг довтлно гэж хэлнэ. Гэвч Takemichid нэг л муу совин төрж Chibuyu түүнд ирээдүрөө буцаж энэ зүүн совингоо шалгахыг зөвлөнө. Тэр эргэн өнгөрсөн рүү буцаж болсон бүхнийг Naoto-д ярьж өгдөг. Naoto Takemichid Kisakid өнгөрсөндөө юу зорж байсныг нь сайн мэдэхгүй гэж хэлнэ. Учир нь Kisaki Tenjikuг ашиглан Tomаныг эзлэх гэж оролдсон ч өнөө үед цагдаа нарт Tenjikuгийн талаар ямар ч бүртгэл үлдээгүй бөгөөд Kisaki өгсөн байдаг. Тэгтэл Takemichi Izaнагийн зургийг хараад Naoto түүнд Izanаг өмнө нь Black Dragon-ы ахлагч байсан гэж хэлнэ. Гэвч Takemichi үгүй ээ. Тэр бол Tenjikuгийн ахлагч гэж эсэргүүцсэн. Үүнийг сонссон Naoto Izanаг илүү судлахаар шийдэж Takemichi өөрөө мөрдөн шалгах ажилдаа орно. Takemichi Black Dragon-ы хуучин гишүүд болох Inupi, Koko нарыг хайхаар шийднэ. Тэр сүмрөө очиж өнгөрсөн 12 жилд юу ч өөрчлөгдөхгүй байгаад бухимдаж уурлан хашгирна. Ингэж бухимдаж байхдаа тэр гинэд 10 дугаар үеийн Black Dragon-ы ахлагч Taiju Shibaтай дахин уулздаг. Takemichi тэр даруйд нь Taiju тандан Izana болон Black Dragon-тэй холбоотой зарим зүйлсийг асуухыг хүсэж байгаагаа хэлнэ. Тэр Naoto-г Taijuтай танилцуулж Taiju тэднийг нэгэн ресторанд аваачин ярилцаж эхэлнэ. Taiju тэдэнд би ерөн цагдаатай хамтрах бодлогүй. Гэхдээ тэр миний дүү Hakkaiыг алсан болохоор өш хонзонтой байгаа гэж хэлнэ. Тэр цааш нь ярихад Black Dragon-ы анхны үеийн ахлагч нь Shinichiro Sano буюу Майкигийн ах, 8 дугаар үеийн ахлагч нь Izana Kurokawa, харин өөрөө буюу Taiju 10 дугаар үеийн ахлагч байсан гэдгийг хэлнэ.
Тэр мөн Тома болон Тинжику нэгдэж хамгийн бузар муу бүлэглэл болсон талаар ярьж байх үед нэгэн шок мэдээлэл гарч ирэн заяа. Кисаки үхээгүй байжээ. Изана түүний үхлийг хуурамчаар зохиосон байсан юм. Яг энэ үед Коко болон Инупи хоёр бааранд орж ирээд цагдаад мэдээлэл дамжуулж би уруу хүчийг барих гэж байна гэж хэлнэ. Тайжу Такемичи Наото хоёрыг арын алгаар гараад цугт гэж хэлээд өөрөө ганцаараа тэдэнтэй товлолдож эхэлнэ. Такемичи Наото хоёр зүгтэж байхдаа Такемичи гэнэт Коко Инупи нараас хідэн зүйл асуух ёстой гэж бодоод буцаж гүйхээр шийднэ. Гэтэл яг тэр мөчөд харанхуй гудамнаас буу гарч ирнэ. Харвал тэр нь Кисаки байв. Тэр Такемичи рүү буудтал Наото төрүүлж түлхэж буудлахыг өөр дээр авч газар унаад цусалдан үхэж эхэлнэ. Сүүдрээс өөр нэг хүн гарч ирнэ. Тэр бол Изана. Тэр Какучод хандан Такемичиг бууд гэж тушаана. Зя бичлэгийн чинь төр зогсоосон дуучлаарай. Бичлэгээ түргүүлэхгүй жаа. Тэгээ та нарын үзэж байгаа энэ 15-аас 16 минутын бичлэгийн чи voice-ийг л зөвхөн би бичих гэж 2-3 цаг болсон гээл та нар боддоо. Яагаад тэгж утсныг хэлэв. Би ингээд найз охинтойгоо эрхлэлцээр байгаад найл шал дал гээд ярьдаг болсон мөлий. Тэгээ нэг voice бичих гэж хідэн жудаал дав. Мангар олуудаал таа бүр сүултээ нэг үгэн дээр 5-6 алдаад ивэл яах вэ? Бүр сүултээ болохоо байгаад бүр скриптүүдэд тасалж хагаад voice-о бичлээ. Тэгээд арай гэж бичсэн voice нь энэ шүү заяа. Тийм учраас та бүхэн миний хичээл зүтгэлийг үнэлээд лайк болон subscribe ганцхан хором ашиглаад дараарай. Баярлалаа. Какучо хэсэг эргэлцэн ч эцэст нь бууддаг. Такемичи ч газар унаж цус алдан хэвтэнэ. Сүүлчийн амьсгаагаа авч явахдаа Такемичи цаг хугацаагаар буцаж Наотог дуудана. Наотог хармагц гараас нь бэрэн ирээдүрөө буцах гэж оролдох боловч чадахгүй байв. Учир нь ирээдүйд Наото өгсөн учраас цаг хугацааны холбоо тасарсан байлаа. Тэр бүрэн сэтгэлээр унаж өөлж эхлэн. Бүх зүйл нурсан мэт санагдав. Удалгүй тэр Наотод уучлаарай. Чамайг дуудаж төвөг болгочихлоо. Гэртээ ир гэж хэлдэг. Цаг аль хэдийн 2 өнгөрч байсан ч Наото тэндээс яваагүй. Такемичи тэр үед бүх зовлонгоо ил гарган хэрхэн анх танилцж байсан, Хина хэрхэн амиа алдсан, түүнийг аврах гэж олон удаа оролцсон ч амжилтгүй болсон тухай. Бүх зүйл ямар хэцүү байсан тухайгаа ярьж гарна. Ингэж ярьж суудал гинэт Хинагийн хоолой сонсогдсон. Би чам тайртай гэж хэлдэг. Такемичи Наотодоо ярьж байна гэж андуураад бүх нууцаа хэлчихсэн байв. Хина Такемичигээс чи одоо хэдэн настай вэ гэж асуухад тэр 26 гэж хариулна. Хина түүнээс чи ирээдүйд надад гэрлэх санал тавьсан уу гэж асуухад манай залуу сандраад үгүй ээ. Гэхдээ хийх төлөвлөгөөтэй байгаа гэж хэлдэг. Хина инээмсэглээд тэгвэл би одоо аз жаргалтайгаар үхэж чадна хэмээн хэлнэ. Тэр хоёр өглөө болтол хамтаа сууна. Өглөө болоход Хина гэрлүүгээ харна гэд яваад өгдөг. Энэ мөчөөс хойш Такемичи өөр өмнөхөөсөө илүү уран зоригтой болж би бүхнийг аврах хүртлээр цаг хугацаагаар дахин буцна гэж шийднэ. Тэр Даракентэй дараад Даракен Такемичиг Майкигийн гэрт авчирдаг. Тэд Майкиг өглөөний цайгаа идэж байхад нь уулзаж Майки тэднийг байшингийн гадна байрлах өөрийн өрөө рүү явуулдаг. Даракен түүнд энэ өрөө анх Шиничиро буюу Майкиг ахын дугуй застдаг амбар байсан гэж хэлдэг. Өглөөний хоолны дараа Майки амбар руу орж ирээд гуруулаа хамтдаа ярилцаж эхэлнэ. Даракен Такемичид Шиничирон Black Dragon бүлгийн үүсгэн байгуулагч байсан гэж хэлнэ. Майки тэдэнд нэгэн зүйлийг илчлэх ба Тома 9-р үеийн Black Dragon-тай тултахаас өмнө тэр ахтайгаа ярьсан бөгөөд Шиничиро түүнд энэ бүлэглийг 8-р үеийн ахлагч сүйтгэсэн гэж хэлжээ. Харин энэ 8-р үеийн ахлагч бол бидний мэдэх Изана Курокава аж. Тэгтэл яг энэ үе Эма цай авч орж ирээд тэд Изанагийн тухай ярьж байх хооронд Изана бол миний ах гэж хэлж орхино. Энэ гурвыг бүр намайг хүртэл зочирдуулна. Тэгэхээр Изана Эммагийн ах, харин Эмма Майкигийн дүү болохоор Майки Изана хоёр ах дүү болж таарна. Такемичи түүнээс Изанагийн талаар өөр юу санаж байна гэж асуухад Изана Шиничиротой сайн харилцаатай байсан гэж хэлдэг. Энэ нь дахин нэг зочирдон баримт тавь. Тэр бүр Шиничирод Изанагийн бичсэн олон захидлыг авчирч өгдөг бөгөөд хамтдаа нэгээр нь уншиж эхэлнэ. Даракен анхны захидлыг олж уншихад Изана надад гэр бүл гэж дуудах хүнтэй болсон доо баяртай байна гэж бичжээ. Гэтэл гинэт Майки босож агаар амьсгалыг гэж хэлээд гараад ив. Тэр гарсны дараа Даракен Майкигийн уншиж байсан захидлыг авч унштал тэнд Изана Майкигийн тухай яриа бол гэж Шиничирод бичсэн байв. Ингээд тэд Изана анханасаа л Майкигийн эсрэг байсан Тинжику хүчүүнийг хэрэгжүүлэхийн тулд байгуулсан байх магадaltaй гэж тамгаалдаг. Такемичи болсон бүхнийг Чипуюуд ярьж өгнө. Тэр энэ удаа бүхнийг дуусгахын тулд Кисаки Изана хоёрыг устгана гэж хэлнэ. Гэвч Чипуюу чи үүнийг ганцаараа хийж болохгүй. Энэ ах дүүсийн зөрчил Тооманы голд байгаа. Тиймээс хамт хийх ёстой гэж татгалздаг. Гэтэл хинэт нэг машин ирж зогсно. Тооманы дүрм тувцтай нэг залуу Такемичиг дуудахад тэр цонхон дээр
Очтол 5 дугаар дивизийн ахлагч Мочу байв. Гэвч тэр даруй Мочу гарч ирээд Такемичиг яг л 4 настай хүүхэд зодож байгаа юм шиг зодож эхэлнэ. Дараа нь Мочу өөрийн хүмүүст үүнийг машинт хий гэж тушаадаг. Такемичи ухаан ороход орчин харахгүй юу ч харагдахгүй. Тэгтэл Мочу гэрэл асаахад тэнд Инупи болон Коко байж байдаг. Такемичи бид гурав яагаад энд байгаа юм бол гэж гайхахад Мочу тайлбарлаж эхэлнэ. Тэр хэлэхдээ 5 дугаар дивиз тусгай үүрэгтэй. Томанд дотоодын зодон хориотой байдаг ч зөвхөн бидэнд энэ ирэх бий гэжээ. Өөрийнхөө тухай тэр ярин би ахлагч нар дундаас хамгийн сайн тулалт. Тиймээс Майки надад энэ урвагч илрүүлэх онцгой үргийг өгсөн гэдгээч нэмж хэлнэ. Энэ үгийг сонсоод Такемичи намайг яагаад урвагч гэж үзв гэж асуув. Тэгэхэд хажуу талаас нь Инупи Мочу биднийг урвагч гэж бодож байгаа байх. Учир нь тэр Балак Драгоны 8 дугаар үеийн гишүүн байсан. Изанагийн дотн хүн байсан бас. Тэднийг 1-р дивизэд оруулсан хүн нь Такемичи болохоор түүнийг толгойлогч гэж бодож байгаа байх гэж бодлоо тайлбарлана. Гэвч Мочу та нар андуурч байна. Би та нарыг урвагч гэж бариаггүй гэж хэлнэ. Мочу Изанатай дотн найзууд бөгөөд тэд засан хүмүүжүүлэх буюу колони үеэс л найзууд байсан. Үнэн дээр тэр S62 үеийнхний нэг. Өөрөөр хэлбэл Тинжикугийн гишүүн. Тэр Изанаг эргээд өргөлтөн гарахыг хүсэж байв. Хэрвээ сайн ажиглавал Тинжикугийн довтлогоо болсон өдөр ганцхан Мочу л арилтанд өртөөгүй ахлагч байсан. Тэр Такемичид яагаад тэднийг хулгайлсан шалтгаанаа хэлэхдээ Инупи Тайжугийн хүчийг ашиглан Балак Драгоныг дахин босгосон. Харин үүний хариуд Тайжу Коког Балак Драгонд илсүүлсэн гэж хэлв. Тайжу Коког илсүүлсэн шалтгаан нь бол Коко бол мөнгө олохын сууд ухаантай. Бөгөөд Тайжуд яг л ийм хүн хэрэгтэй байсан. Мочу дараа нь тэдэнд хэлэхдээ Кокотой ганц асуудал нь тэр зөвхөн Инупигийн үгийг сонсдог болохоор Инупи Такемичи хоёрыг алаад Коког өөр сонголтгүй болгох гэж байгааг нь. Тэр бас Изанагийн зорилго зөвхөн Майкиг унгаах биш. Кокогийн мөнгө, Кисакигийн ухааныг ашиглан хамгийн хүчрэх гэмт хэргийн бүлэглэлийг байгуулах гэж байгаагаа хэлв. Тэр Коко тандаж бидэнтэй нэгд. Тэгвэл Инупи Такемичи хоёрыг амьд үлдээе гэж санал тавив. Коко найзуудынхаа төлөө зөвшөөрөх гэж байсан ч яг тэр мөчид Такемичи босож Мочуд би Коког чамд өгч чадахгүй гэж хэлдэг. Дараа нь галзуугаар гараа хүлүүлчихсэн байж Мочутай зодтолтохоор дайрна. Мэдээж тэр ялгайтан бүр мөсөн нүдүүлнэ. Инупи туслах гэж оролдох боловч хоёуланг нь Мочу амьсгаа авах завдалгүй нүднэ. Үүнийг харсан Коко төвчиж чадалгүй болж Мочугийн хүссэн бүгдийг хийнэ гэж хэлнэ. Дараа нь Такемичи Инупи хоёр сэрэхэд хаягдaltaй газар хэвтэж байв. Тэд Коко амийг нь аварсныг ойлгоно. Инупи явах тэнглэхүү болсон тул Такемичи нуруундаа үүрнэ. Такемичи түүнд би заавал Коког буцааж авчирна гэж амлдаг. Инупи яаж гэж асуухад Такемичи мэдхгүй. Гэхдээ заавал хийнэ гэж хариулна. Инупи түүнд өөрийгөө буулга гэж хэлээд Кокотой хамт нуугддаг оромжиндоо аваачиж шархаа амжилна. Тэнд Инупи Такемичигээс гуйн чи Балак Драгоны 11-р үеийн ахлагч болоод Коког авар. Дараа нь тэр хэлэхдээ энэ оромж анх Шиничирогийн моциклийн дэлгүүр байсан бөгөөд ахмадуудаасаа түүний тухай олон түүх сонсож байсан гэдэг. Инупи анхны үеийн Балак Драгоныг дахин сэргээмээр байна гэж хэлнэ. Тэр бүх зүйл 8 дугаар үе хүртэл сайхан байсан. Харин Изана толгойлогч болсноос хойш бүлэглэл зэрлэг дөрөмгий болж хувирсан гин. Тэр өөрөө ч тэдний нөлөөнд орж өсвөрийн хорход орсон. Гарахад нь Балак Драгон айл хэдийн урсан байжээ. Тиймээс л тэр үүнийг дахин босгохыг хүсэж байгааж. Харин Такемичи түүнийг сонсоод би Балак Драгоныг сэргээе. Би толгойлогч нь болно. Гэхдээ бас Томаны 1-р дивизийн ахлагч хിവэрэ байна гэж хэлдэг. Эмма өнгөрснөө дурсдаг. Ээж нь түүнийг Саногийн доожод авчираад хоол явах хэрэгтэй болсон гэж хэлээд орхидог. Ээж нь ажиллаа дуусгаа буцаж ирнэ гэж амлдагч Эмма үнэндээ энэ жинхэнэ шалтгаан биш гэдгийг мэдэрдэг байв. Өвөө нь Шиничиро, Манжиро, Эмма гурвыг дуудаж та нар бүгд ах дүүс гэж зарладаг. Манжиро хөгжилтэйгээр Эммагийн гадаа дүрхийг хэлж шоолсонд нь өвөө нь уурлана. Тэд бүгд сургалтын талбараа очиж яг бэлтгэл хийж байсан үеийг тасалдуулна. Шиничиро нэгэн шав болох Кейсүке буюу Баажид магтаал хэлэхэд өвөө нь Шиничиро тандан чи бол үргэлж хичээлээс зүгтдэг дэггүй сахиус гэж хэлнэ. Өвөө нь Баажид Шиничиро шиг бүү залхуур. Тэр бараг хичээлдээ ирдэггүй гэж анхааруул. Энэ үед бидний ирээдүйн тулаанч болох Майки өөрийн чадварыг гайхуулж байлаа. Баажид хүн рүү очиод хамт бэлтгэл хийхийг хүсгэд Майки биеинд зүгээр л анхаарал татах гэж ирсэн болохоос бэлтгэл хийх гэж биш гэж татгалзана. Баажи Эммаг анзаараад тэр хинбэ гэж асуухад Майки тэр миний дүү гэж хариулна. Баажи Эммагийн нэрийг сонсоод гадаад нэр байна гэж хэлнэ. Майки нээж тэр хоёр Америк аялгаар тоглоом хийж эхэлнэ. Харин Эмма гүнэглэж толгоогоо гудайлгана.
Үүнийг Майки Бажи хоёр анзаардаг. Эмма яагаад намайг орхиод явсныг би мэдэж байгаа. Намайг үзэн яддаг гэж бодож байна. Гэхдээ тэр буцаж ирнэ гэсэн гэж аяарх хэлдэг. Оройн Майкийн нууцаар Шиничиро өвөө хоёрын яриаг сонсно. Тэд Эммаг яаж ад жаргалтай болох вэ гэх талаар ярьж байдаг. Тэр үед Манжиро Эмма дээр очиод өнөөдрөөс эхлээд намайг Майки гэж дуудаарай гэж хэлдэг. Эмма тэр өдрөөс хойш би хизээж ганцаардаж байгаагүй гэж дурсдаг. Гэтэл Майки Мочо биднээс үнэхээр урвлаа гэж өө. Тийм үү? Гэхдээ Такемичи үүнийг зөвшөөрөөд 1-р дивиз бүх хүчээ дайчлан Коконоёг аврах болно гэж хэлдэг. Майки Нүбигээс Тинжику хизээ довтлох вэ гэж асуухад тэр маргааш 2-р сарын 22-нд энэ бол Black Dragon-ыг үүсгэн байгуулсан өдөр гэж хариулна. Майки цэргүүдэд тушааж тулаанд бэлэн бай гэж зарладаг. Харин Тинжикугийн талд Изана ямар нэгэн нохоо санаатай төлбөлгөө зохиож байхад Гакучо түүнд дургүйцлээ илэрхийлнэ. Тома талд бүгд цугларч бэлэн байдалд орно. Такемичи Чибую тандаад 1-р дивизийн гол зорилго бол Коконоёг аврах гэж сануулна. Дараагийн эрчүүддээ Тинжику шударгаар тулддаггүй. Анхааралтай бай гэж захина. Харин Аккай тэгвэл бид ч шударгаар тулдах хэрэггүй гэж хашгирна. Тэр үргэлжлүүлээд хоёр ахлагч Тинжикугийн дайралтанд өртөж эмнэлэгт хүргэгдсэн гэж хэлнэ. Дараанаас нь Майки Эмма хоёр Шиничирогийн булшин дээр очиж хүндэтгэл үзүүлэх гэж байхад Инупи Изанагийн цамцнаас заамдж аваад зохих гэж байдаг. Майки түүнийг зогсоож Такемичид Эммаг аваад яв гэж тушаана. Эмма ундаа авахар явна. Гэтэл яг тэр үед бид Какучогийн эсэргүүцэж байсан тэр аимшигтай төлбөлгөөг хардаг. Тэр үнэхээр хорон муу зүйл сэтсэн байлаа. Зэг энэ үрээд бичлэг дуусж байна. Тэгээ дараагийн бичлэг болтол түр баяртай. Лайк болон subscribe дараагаа хүлээж аваарай. Peace out.